Шалом, шалом. Шинэ өглөөний минь төргий сайхан амарцсан уу? За. 4 сарын 16-ны өдрийн чимээгүй цаг эхлэе. Хамтдаа залбирая. Аваа энэ гайхалтай сайхан өглөө баярлаа. Ариун сүнсээ баярлаа. Биднийг хайрладаг, биднийг нэгүсдэг. Бурхан аав танд үнэхээр талархаж байна. Өглөө бүр бидэнд шинэ ивэлэг зүтгэж өгдөг танд баярлаа. Таны ариун сүнсний өдөр тумжаар өдөр бүрийг Бурхантай хамт алхаж байгаадаа танд талархаж байна. Эзэн бидний амьдралыг улам ихээр гэрэлтүүлээрэ, бидний амьдралыг өөрийнхөө үгээрээ улам ихээр шинчлээрэ. Энэ цагт бид Библийг уншихад бичмээгүй цагаа хийхэд эзэн танаас хүнийг бүрт өгөх үгийг хүсэмжилж байна. Ариун сүнс бидэнд заагаараа Иесийн нэрээр залбирлаа. Амен. За өнөөдөр бид нар 26 дугаар бүлгийн 1-ээс 11 26 Исаакийг харж ханддаг бурхан гэсэн гарчигтай. Исаакийг харж ханддаг бурхан. За лечээр би болоод групп байгаад окей. За Исаакийг харж ханддаг бурхан. Өмнө нь Авраамийн үед ган гачиг болж байсан тэр нутаг дахин ган гачиг болсон тул Исаак Герарт байх Пелешитийн хаан Абимелех тэр хурж очжээ. Учир нь Явэ үзэгт чи Египтэд бүү ач харин миний зааж өгөх газарт амьдарч тэр нутагтаа цагаачлан сув. Би чамтай хамт байж чамайг ерөөн улмаар чамд болон үр өдөмд чи энэ бүх нутгийг өгөх болно. Тиймхүү би эцэг Авраамд чинь андгаалсан андгаагаа биелүүлнэ. Би чиний үр өдмийг Тэнгэрийн од мэт олон болгож энэ бүх газрыг чиний үр өдөмд өгнө. Чиний үр өдмөр дамжин газар дэлхийн бүх үндэстэн ерөөл хүртэх болно. Учир юу гэвээс эцэг Авраам чинь миний үгийг дагаж өгсөн журам тушаал зарлагт хууль зааврыг миний үгийг дагаж өгсөн журам тушаал зарлаг хууль зааврыг минь сахисан билээ хэмээн хэлсэн ажээ. Тиймээс Ицхак Герарт амьдран суух боллоо. Тэр нутгийн хүмүүс эхнэрийнхэн талаар асуусанд Ицхак охин дүмэн байгаа юм а гэжээ. Рибка царайлаг сайхан тул энэ нутгийн Рибкагаас олж өөрийг нь хөнөөж магадгүй гэд эхнэрээ хэлхээс айсаажээ. Тэд удаан хугацаагаар амьдран суужээ. Нэгэн удаа Пелешитийнхаа Абимелех цонхороо харж идэл Ицхак эхнэр Рибкагаа инхрийлж байгаа нь харагдав. Абимелех даруухан Ицхакийг дуудуулад Рибка гарцаагүй чиний эхнэр байтал чи юун түүнийг охин дүүгээ гэж хэлэв гэсэнд Ицхак Рибкагаас болоод амиа алдахгүй гэж бодсон юм аа гэв. Абимелех чи тэднийг яаж байгаа нь вэ? Манай хүмүүсийн хин нэг нь эхнэртэй чинь хэлбэрхэн унтчих болох байсан. Тэгсэн бол чамаас болж бидэн дээр гин буруутгал буух байлаа гэлээ. Тэгээд Абимелех бүх хүмүүст энэ хүнд эсвэл эхнэрт нь гар хүрсэн хэн боловч гацаагүй өгөх болно гэж тушаалаа. За бидний бас сайн нэг мэддэг түүх тавтагдж байгаа биз дээ. За. Библийн тайлбар дээр маань чимээгүй цагийн номын маань тайлбар дээр юу гэж байна вэ гэхээр энэ хэсэг цан чанар амьдралыг төвлөрөн харуулдаг бөгөөд алдаа дутагдал ихтэй Исаакт хандсан бурхны хайр хөвөлийг өгүүлнэ. Өсөглөнгөөс зүхтаан игэт явах гэж ясан Исаакт бурхан үзэгдэж Канааныг орхихгүй байхыг анхааруулдаг. Канаан нутаг бол Авраам ба түүний үр өдөнд бурхны үгээр хамсан газар бөгөөд Канааныг орхино гэдг нь бурхны гэрээ хүслийг орхин хайж байгаатай адил үйлчлэм. Исаак бурхны үгийн дагуу Герарт амьдран сууж тэнд хийхэн түүний эхнэр Ребекаг авахын тулд өөрийг нь алахгүй гэж айсандаа эхнэрээ охин дүүгээ гэж худлаа хэлдэг. Үргэлж хамт байна гэсэн бурхны амлалтаас илүү бодит байдлаас айсан Исаакийн сул дорой итгэл харагдаж байна. Гэвч бурхан Исаакийг шийтгээгүй, эсвэргээрээ Исаак Ребека хоёрыг хамгаалдаг. Ийхүү Герард оршин суусан Исаак бурханаас асар их ёроолыг авдаг бат үүнд татархсан Филистичүүдээс олж дахин хүнд байдалд ордгоо. За надад өчгөө сургамж юу вэ?
Исаак дуулууртай байсныхаа дараа дуулуургүй байдалж гаргасан. Дээрээс нь эцэгтэйгээ адилхан нөхцөлд адилхан мунхаг үйлдэл хийдэг. Үргэлж дуулууртай байх амар биш. Цаг үргэлж сэргийг байж хийсний үгэнд анхаарч өдөр бүр өөрийгөө өхүүлж байж л сая дуулууртай байж чадна. Бид авсан ерөөлөөсөө болж хүнд хэцүү байдалд орж олно. Тиймээс амьдралдаа гаргасан өчүүхэн амжилт алдаандаа уйлж инех шаардлагагүй. Мөнхийн ерөөлийн үндэс болсон бурханд л найдан түшиглээрээ. За маш гоё хэсэг тийм үү? Бид нар яг өөрөөр хэлбэл нэгдүгээр бид нар эндээс юу харж болох вэ? Бурхан гэрээг Авраамийн хүүд дамжуулж байгааг бид харж байна тийм үү? Авраамийн хүүд дамжуулж байгаа. Тэгээд түүнд нөгөө нэг гэрээ яг хүүдээр нь бодит зүйл бас болж ингэж хэрэгжиж байгааг бид харж байна. За тэгээд тэгсэн хэрнээ юу? Гэрээ нь хүүд шилжиж байгааг тэгсэн хэрнээ Авраамийн түүх бас ингэ давтагдж байгааг бид харж байна. Авраамийн түүх. Авраам Сараг дүүгээ гэсэн бол энэ дээр бас юу Исаак Ребекаг дүүгээ гэж хэлээрээ гэсэн байгаа. За тэгээд энэ дээр бурхан нэг зүйлийг хэлсэн байгаа. Энэ дээр хаа чи энэ газар оршин суу гэж хэлсэн байгаа. Миний зааж их газар суурш гэж ингэж хэлсэн байгаа. Суурш гэж хэлсэн байгаа тий. За энэ бол эзэмш гэсэн үг биш, суурш гэсэн байгаа тийм үү, суурш. За тэгээд энэ дээр бидний бас нэг сонирхол татах зүйл гарч ирнэ. Энэ дээр за нэгдүгürt болохоор би чиний үр өдмийг тэнгэрийн од мэт олон болгож энэ бүх газрыг чиний үр өдмөд өгнө. Газар дэлхийн бүх үндэстэн чиний үр өдмөр дамжин өрөөгдөх болно. За аюулс анхаараарай. Чи энэ газар суурш 3 дугаар ишлэл дээр болохоор тэр газарт суу гэж хэлсэн байгаа. Тэгээд Авраам дандгаас нь тангараа биелүүлнэ. Тэгээд тэнгэрийн үр өдмийг олон тэнгэрийн чиний үр өдмийг тэнгэрийн хотод мэт олон болгоно. Тэгээд чиний үр өдмөд өгнө гэсэн байна. Сайн анхаараарай. Чамд өгнө гэж хэлээгүй чиний үр өдмөд өгнө гэсэн байна. Энд бол мэдээж хэрэг чи орж байгаа тийм өөрөө орж байгаа. Гэтэ чиний үр өдмөд өгнө гэсэн. Тэгэхээр бид нар энэ бол үнэхээр бидний хувьд бол айгүй гоё тийм мэдээ баггүй юу гэхээр бурхан бид яг итгэмжтэйгээр яг бурханаас дуулууртайгаа зуурахад бурхан юу гэж чиний үр өдмөд би амлалтын газрыг өгнө гэсэн байна. Тэгэхээр бурхан хизээс ганцхан надар дуустдаггүй тийм үү? Бурханы эвэл ерөөл гэдэг ингээд бүр хальж бэлгсэн байж байгаа. Ийм байж байгаа. Тэгээ бурхан илүү сайныг, илүү ихийг, илүү чухлыг өгдөг. За тэгвэл энэ дээр чиний үр өдмөд өгнө гэсэн яг тэр бүр ингээд үе дамжуулан өгж байгаа яг зүйлээ өгч जैन. Тэгэхээр амлж амлалтаа өгч जैन тийм үү? За тэгээд газар дэлхийн бүх үр өдстийн чиний үр өдмөр дамжин өрөөгдөх болно гэх. Тэгэхээр бид нар Авраамаар дамжуулж өрөөгч जैन. Одоо бид нар Исаак болон Исаакийн үр өдмөр дамжуулан бид нар өрөөгдөн гэсэн тэр амлалтын дотор бид нар орцсон гэсэн үг тийм үү? За тэгээд тавд нь учир нь Авраам миний дуу хоолойг сонсон дуулууртаа дагаж миний журам заавар, миний тушаал, миний зарлиг, миний хулиг сагсан билээ гэв. За өнөөдөр миний хувьд болохоор 5 дугаар ишлэлээр эзэн ярьж байгаа гэж би хүлээж авч байна. За тэгэхээр 5 дээр болохоор 1-р дээ шүү дээ. Энд дээр 5 чухал үг гарч байгаа. Манайхан тэмдэглээд байгаа. Миний дуу хоолой гэж. Миний дуу хоолой. Тэгээ миний журам заавар, миний тушаал, миний зарлиг, миний хууль гэсэн ба. За тэгэхээр та нарт нэг зүйл сонирхолтой санагдаж магадгүй. Бид нар Тура буюу хуулийг Мосед өгсөн гэж үздэг. Тийм үү? Итгэж явж ирсэн. Гэтэл энэ дээр Мосегоос өмнө байсныг харж байна. Бурхан Израилийн ард түмнийг Египтээс гаргаад тэгээд чулуун дээр тэдэнд хуулийг бичиж Мосегаар дамжуулан бичиж өгсөн ч гэсэн тэрнээс өмнө бурхан хүн төрлөختний бүтээхтэй хүмүүсийн зүрх сэтгэлд аль хизээний хуулийг өгсөн байдаг. Аль хизээний хуулийг өгсөн. Хүн төрлөختнийгтэй бий болгоод бурхан хуулийг өгсөн байдаг. За тэгэхээр эндээс эхлээд дуу хоолойг сонсно гэж байна. Энэ айгүй чухал тийм үү? Жижиг зүйлийг гэсэн бид нар бурхнаас бурхан та яг энэ хүсэж гэнэ үү, ийм байна уу гэд ингээд асуугаад энэ яг зөв үү, ингэхүү, тэхүү гэд ингээд асуугаад ингэх айгүй чухал байдаг. Авраам миний дуу хоолойг сонсон. Тэгээд хамгийн гол нь сонсоод дуулууртаад байх. Та нар бүгдээрийг нэг мэдэрсэн байна. Бид бүгд энийг мэдэрдэг. Юу вэ гэвэл бидний дотроос заримдаа яг дуу хоолой хэлдэг, тийм үү? Одоо болоо, одоо цогсоо, одоо яваа,
одоо урагшлаа битгий зогсооч гэдэг юм уу тий зөвлөдөг хэлдэг. За тэгээд дуулууртай тэгээд бид нар тэвнийг дуулууртай дагах хэрэгтэй бол дагах тийм үү. За тэгээ миний журам заавар, миний тушаал, миний зарлиг, миний хуулийг сахисан билээ гэсэн байна. За энэ 5 чухал гарч ирж байна тийм үү. За тэгэхээр биднэрт үнэхээр бурхны тэр журам заавар, бурхны тушаал, бурхны зарлиг, бурхны хуулийг сахин амьдрах энэ айгуу чухал. За би нэг цаг хараад. Бурхан жишээлбэл бид нар одоо нөгөө Тура буюу те эхний 5 номыг ингээ бурхны хуулийн номуудыг ингээ судалж байгаа байхгүй те. Тэгэхэд тэн дээр ингээд бүтээлийн 6 өдөр те бүтээлийн 6 өдөр 7 дахь өдөр амралтын өдөр 8 дахь өдөр шинэ эхлэлийн өдөр одоо манайхан мэдчихэж байгаа те 8 гэж шинэ эхлэх. Тэгэд энэ өдрүүдийн тухай ингээ үзэхэд бурхан нөгөө нэг энэ дэлхий дээр те байгаль үр тургамал янз бүрийн зүйлийг бүтээгээд тэгээ тэрүүгээрээ дамжуулаад хүмүүст өөрийг аюу хилчлэн ярьсан байдаг. Жишээлбэл гэрэлтүүлэгчдийг бидэнд өгсөн те бидний гэрэлт юмыг харахын тулд харанхуй зүйлийг гэрлээс ялгаж салахын тулд байдаг. Тэгээ бид нарт яг тийм бурхны хэмжүүр нөгөө ялангуяа мэс чанарын хэмжүүр гэж байдаг. Мэс чанарын тэр болохоор жишээлбэл аюу энгийнээр бид нар энийг баталж чадна. Тэр нь юу вэ гэвэл хүүхдэд хийж өгөөгүй байсан ч гэсэн хүүхэд буруу зүйл хийхээрээ яддаг. Буруу зүйл хийж байгаа чи буруу зүйл хийлээ штэ гэж хэлэхээс өмнө хүүхд өөрөө буруу зүйл хийж байгаа мэддэг. Тийм үү? Та нарын ачцэн буруу зүйл хийгээл худлаа зайл гаргаал инээгээл бид нарыг аргалах гал энэ тэр гэж зөндөө хаддаг тий харснаа. Тэгэхээр тэр нь юу гэхээр бурхан угаасаа нөгөө нэг хүмүүст бас мэс чанарын хуулийг өгсөн байдаг. Тэгэхээр энэ дэлхий дээр янз бүрийн шашны янз бүрийн нөхцөл байдалд хүмүүс амьдарч байхдаа тэднэрт хамгийн түрүүнд зөв буруу гэсэн тийм нөгөө нэг ойлголт байцдаг. Зөв буруу гэсэн ойлголт хийж байгаа. Өөрөөр хэлбэл гэрэл харанхуй гэсэн ойлголт хийж байгаа. Тэгээд тэр зөв буруу гэсэн ойлголт байснараа хүмүүс тэн дээр яадаг одоо нөгөө янз бүрийн тийм одоо мэс чанарын хуулиуд мэс чанарын юмуд гарч ирдэг. Тэгэхээр бурхан Мосегоос өмнө энэ ард түмэд өгсөн байсныг хэлж байна. Тэгээд бүр Авраам төгсөн тий Авраам үүнийг дагж исэн гэдгийг бид нар эндээс харж байна. Авраам энийг дагжсэн гэдгийг бид аюулсаа харж байна тийм үү? Миний тушаал, миний зарлиг, миний хууль, миний дүр, журам заавар. За тэгэхээр өнөөдөр бидний амьдралд юу гэхээр одоо зөв бурууг ялгах чадвар ялангуяа бид нар одоо юу гэдэг бид гэж боддогтой одоо хүн төрөлхтний түүхэнд одоо хүмүүс хамгийн хэцүү нөгөө юмыг ялгаж салгахад хэцүү тийм цаг үед амьдарч байгаа юм шиг санагддаг шүү дээ. Маш их мэдээлэл дунд тийм маш их мэдээлэл дунд яг аль нь зөв байл нь үнэн байлан худлаа. Тэгвэл тэр хэмжүүр одоо биднэрт яаж тогтох вэ? Хүн төрөлхтөнд яаж тогтох вэ? Бурхны үгээр л тогтно тийм үү? Бурхны үгийн дагуу бид нар одоо хэмжүүр тогтооход яг энэ хэмжүүрийн дагуу бид нэр зөв энэ нь буруу гэсэн ийм зүйлээр амьдрна гэсэн үг. За тэгэхээр эндээс бид нар аягүй чухал зүйлийг олж харах хэрэгтэй. Тэгээд бид нар бурхны дуу хоолойг сонсон дуулууртаа байна. За бурхны дуу хоолойг сонсоход бид нар дадлаг хэрэгтэй. Дадлагжуулалт хэрэгтэй. Хэрэв бид нар сонсъё гэж асуухгүй л эзэж сонсохгүй. Тэгээд жижиг зүйлийг ч гэлтэхгүй те асуугаад одоо нөгөө би ойрд бүр нэг тоглоом энэ зүйл дээр бүр ингээд бурхны аюу тийм баталгаанууд ингээд авч байгаа байхгүй тийм жишээлбэл сая ингээд нөгөө бүхлөд нь цэцэрлэг буулгаад тийм цэцэрлэг буулгаад ингээд зөндөө тоглоом явуулсан шүү дээ. Тэгэн гутлаа за одоо ингээд болоо. Эхлээд би шууд гэсэн байхгүй. За тоглоом нөгөө ер нь чуулгантай ч аюу ачаал өгöd байгаа байхгүй. Тэгээ би хамгийн түрүүнд чинь одоо санхүүгийн ачаал ирсэн шүү дээ тийм. Тэгэн гутал би за одоо энэ жил ингээд хангалттай хийсэн. Үнэхээр хангалттай хийлаа. За одоо ингээд дараачлаас тоглоом эцэгсэнаа гэл ингээд хэлсэн байхгүй юу. Тэгээ тэр нь зөксөх хэсгүүг мэдэрч эхэлж байгаа айгүй нийттэй. Тэгчээд нөгөө сүүлд нь би яг бурхнаас асуулгүй хариу хэлсэн зүйл дээр байхгүй. Тэгчээд дараа нь тентх ингээд бодож яснаа. Би нэрэ бурхнаас тэгээ бурхан минь энэ жил тоглоом явуулах уу гэдээ асуудаг хэрнээ яагаад би энэ жил тоглоом дараа жил тоглоом зогсоох уу гэдэг яагаад асуухаг юм болоо гэдэг би бодсон байхгүй. За тэгээд за
би буруу хэлсэн байлээ. Дараа жил мараа жил явуулахгүй мавлахгүй гэж буруу ярьсан байлээ шүү. Гэт би тэгж хэлсэн үгээ залруулсан байхгүй. За тэгээд ээжсэн чинь сая ахад нэг нэг айлаас очиж тоглоом авч байгаа. Зөвхөн нэг хүүхдийн тоглоом бүр гайхсан шүү дээ. Нэг ганц охинтой айл байгаа байхгүй юу. Тэгээд бүр хүүхдийнх нь өөрөө манай цоглооны байрсаг шахуу тийм том өрөөнд зөндөө тоглоомтой. Нөгөө өрөө нь болохоор хичээлийн дан номтой хичээлийн өрөө. Тэгэн гутлаад эндээс авч явах юм бүгдээ наваад явах гэдэг ингэчихэж байгаа байхгүй. Тэгээд тэр тоглоомнуудыг авчираад ингээд бас ингээд нөгөөдгөө боож баглаа дуустдаггүй. Одоо хамгийн сүүлж байгаа нь явуулчих болох гэдэг байгаа байхгүй. Тэгээд би эндээс нөгөө нэг бурхнаас асуугаагүй гэдгээ мэдсэн. Тэгээд яг тэр хүүхдийн тоглоомын гячид би айгүй жижигэн зүйлээр нэг бурхан бүр илүү сайн өгдөг гэдэг. Би нэг том харьцгийг яаж энийг задлж яаж машинда багтааж яаж авч яваад очиод юм болчмаар байдаг гэл ингээд исэн чинь нөгөө нэг за чадахгүй нэгэд тэгээд яг гэртээ ирсэн чинь манай гэрийн үүтэнд зөндөө тийм хайрцаг хаях га тавьсан байгаа байхгүй. Тэгээд тэрийг бүр үүтэнд шив заа. Би яг манай барилгын уртал тэгээ бөөн баяр нөгөөдгөө чинь аваад оруулж ирээд юм боогод ингээд баглаад ер нь нөгөө нэг ачаа явуулахад биднэрт бас аюух гардаг зардал ачаа болон скотч ийм зүйлүүд байдаг аахгүй. Тэгээд ачааг зөөвөрлөх унааны зардалч гэдэг юм те хүн хүчний зардал ийм хүн хүч яадаг. Тэгээ хүмүүсээр юм хүм зөөлгөд явал зүгээр яаж болохгүй шүү дээ хоолмол идүүлээд те ингэх хэрэгтэй ингээд ийм зардлууд бас цаана ингээд харагдахгүй зардлууд гардаг байхгүй. Тэгээд би нөгөө тэндээс ингээд харахтаа бурхан ингээд өөрөөр хэлбэл нэгдүгээрт нөгөө нэг бурхан бүр ингээд хийх ёстой шүү хийгээрээ гэдэг бүр ингээд дэмжиж байгаа. Гэхдээ бүр ингээд би нэг ганц цаас хайрцаг хараадсан бол яг одоо юм зөөвөрлөг ачаа яадаг айгуу сайн хайрцаг байгаа хгүй. Тэрийг хараад бүр ингээд айгуу баярлаад ашгүй тэгээд тэгсэн ийм зүйлүүд болцоо. Тэгэхээр ингээд бид нар нэг бурхнаас асуух хэрэгтэй жоохон ч гэлтгүй те. Одоо жишээлбэл би тоглоом зөксөхийн мэд тэгэл асуугаагүй жаал дараа нь би асуухгүй хариулсан зүйл юм аа. Тэгээ жижигсэж гэлтгүй юмнууд бурхан минь би тэхүү, бурхан минь би инхүү, бурхан минь ингэх ёстой би инхүү тэхүү гэд жижиг зүйлийг ч гэсэн асуух айгүй чухал гэдэг. Заримдаа та нар ингээд анзаараарай заяа. Анзаараар ингээд бидний хувьд ингээд нэг ийм үе ирдэг. Жишээлбэл би өнөөдөр нэг хүнтэй цаг болцсон. Тэгсэн ирнэ өчигдөрөөс хойш нэг уул явмааргүй санагдаал тий маргааш нэг заастаа хойшлуулт юм билүү болдгийн билүү яадг юм блэ гэд хойшлуулах гал ингэж мингээл нэг тийм цаг ирдэг. Тэгээ тэр үедээ л асуух хэрэгтэй бас тий яг явах гэдэг юм шиг хэрнэ. Яг бодит зөвлөгчдөр тийм байсан. Би өнөөдөр нэг хүн тавуулцах хэрэгтэй байсан байхгүй. Өнөөдөр нэг хүн тавуулцах хэрэгтэй. Тэгээд өдрийн хоолны цагаар уулзах хэрэгтэйсэн. Тэгээд тэгсээр нэ яа ч юм нэг явмааргүй, уулзмааргүй нэг тийм ингээд уг нь уулзах аюу дуртай хүн баггүй юу? Уулзах дуртай, уулзаг уулзсан сте вэ гэл хоёлаа хоёр талаас уулздаг хоёр юм баг. Тэгсээр нэ яа ч юм би тэгэл би ядраад байгаа юм болоо яг яагаад байгаа юм бол гээл өчигдөр би нэлээ бид нэрээ уулзалт өчигдөр аюу хоол газар болоо. Тэгээд нэлээ нэг ядарсан ер нь гэл өдөрт ингээд 4-5 цагийн машин барьцгаар бас яг ядраад байгаа байхгүй. Тэгээд өчигдөр тэгжсэн нэг би бурхан минь маргааш уулзахгүй байж болох болоо бурхан минь маргааш уулзахгүй бол ямар вэ маргааш амруул ямар вэ гэдэг өчигдөр одоо нэг хоёр зүйлийг ингээд залбирч байгаа байхгүй орой нэг те тэгээд тэгээд нөгөө хүндээ маргааш бид нар уулзах өдөр мөн тийм ээ гэд ингээд бичээд асуудаг байхгүй ер нь солонгост ингээд уулзалт бол заавал уур гэдэг нь л авалж асуугаад тэгээд маргааш өглөө одоо өнөөдөр уулзах өчигдөр асуугаад өглөө за өнөөдөр тэдэн цагт уулзъя гэж заавал ингэж харилцан сануулдаг байхгүй юу. Тэгээд нөгөө би эхний одоо сануулга асууж байгаа байхгүй маргааш бид нар уулзах өдөр мөн үү те уулзах хэвээр тийм ээ гэдэг ингээд гисэн чинь өө яана уучлаарай маргааш би завгүй болчлоо дараа нэгд өдөр уулзъя гэдэг ингээд тийм гол баярлсан гэж те өө айгүй баярлж байгаа. Хоёрдугаар талаар 5 сард манай нөгөө пасторуудын ретрит болно гэд тэгээд тэр нь ингээд бараг 5 цагийн зайтай айвар солонгосын бүр хамгийн урдлын арал байгаа байхгүй. Тэгээд би за үзээ гэд тэгээд эхлээд нөгөө шууд мэдхгүй охинтойгоо ярьж байгаа 5 цаг явах юм байна. Тэгээд юуны зардал гэсэн айгуух гарах юм байна. Түш мөсний зардал айгуух гарах юм. Өө нийтийн унаагаар явчих гэдгсэн байхгүй. Тэгээд айгуу нийтийн унаагаар явъя гэд ингээ үтсэн чи яасан гэж 15 цаг яв. 15 цаг. Тэр хард за бүтггүй юм байна. Тэгээд за нэг бол машинаараа явах юм бол нэг бол юугаараа явах юм байна. За эсвэл ахаад өглөө нэг нийтийн унаараа явах дахиж харъя. Тэн гутлаа би бас нэг орой гэрлүүгээ хэрэгцэн да бурах минь.
би маргааш явах уу? Биш ээ. 5 сард би явах уу? Явах ёстой танаа яг айгу бодоод хариултыг өгөөрөө. Явах ёсгүй цогсоогоороо гэд. Одоо ингээд өдөр тутмын амьдралд болж байгаа уулзалтууд юу ч гэдэг юм. Нэг миний хувьд болохоор бас нэг жоохон юу яаж болохгүй байгаа байхгүй яг тэр өдөр болохоор 5 сард ментор пастор маань 5 сард нэг л удаа орж ирээд бид нартай нэг өдөр уулзаад аюул тэр өдөр нь байж таарч магадгүй болчих гээд байгаа байхгүй. Тийм учраас бас явчихдаггүй ч юм болоо. Тэгсэр нэ Монгол пасторуудтайгаа бас хамтдаа байх хэрэгтэй байгаад идэг те. Ингээ 2 жил давцаад тэгэхээр ингээд нэг ялцчгүй залбираад ингээд асуух хэрэгтэй. Тэг өдөр тутмын амьдралд бид нар хий нэг үнтэй хуулцах хийж тийшээ явах ч гэдэг юм жоохон ч гэлтгүй зүйлүүдээ бид нар асуух хэрэгтэй байдаг. Тэгэхэд бурхан бидэнд дуу хоолойгоо сонсгодог те. Заримдаа танд яг тэгдэ суу хаашаач битээгаар Библи унш суу тэр номыг унш гэдэг ийм өдрүүд хүртэл ирдэг те. Тэгэхээр бурханы дуу хоолойг сонсох нь аягүй чухал байна. За тэгээд эндээс нөгөө Исаак маань Герарт амьдран суусан. Тэгээд нутгийн хүмүүс асан гутал яг аав хэстэн дээр нөгөө нэг юу гэдүүлээ айлан модноос холгохгүй гэдэг шиг яг аавыгаа дуурайд их те. Аавыгаа дуурайгаад хэмээрээс сонирхолтой байгаа шүү те. Удамшсан байгаа байхгүй аавыгаа дуурайгаад яадаг. Аавга дуурайгаа Ребека түгээ гэж хэлдэг. Миний охин дүү гэж ингэж хэлдэг. За энэ нь гэхдээ нөгөө талаар бас худлаач үг бас биш үг нь бол тийм үү. Эдгээр ч одоо нагцын хүүхд юм чинь дүү болоо явчихж байгаа шүү дээ. За энэ дээр тэгсэн чи Филистчүүдийн хаан юу яадаг Абимелех Филистийн хаан Абимелех болохоор юу шүү нөгөө нэр нь биш цолон шүү. За юм Мелех гэдэг чинь хаан гэсэн утга шүү дээ. За тэ Мелех Абимелех гэдэг. За тэгвэл юу Абимелехээр дамжуулаад бурхан түүнийг хамгаалдаг. Тийм. Хамгаалдаг. Энэ аягүй чухал. Тэгэхээр эндээс харах юм бол бурхан бас юу гэдэг Аби гэдэг нь болохоор манайхаа нөгөө аав гэсэн үг байхгүй. Тэгээд одоо юу гэдэг Мелех гэхэр хаан гэсэн үг. Одоо юу гэсэн үгтэй миний аав бол хаан гэсэн утгатай ч гэдэг юм аа. Аав бол хаан гэсэн утгатай. Хаан аав гэсэн юм утгатай биш үү? За аав маань хаан гэсэн ер нь бол тийм утгатай үг байгаа. За тэгэхээр ингээд цонхоор харж байгаад Исаак эхнэр Ребекагийн инхрийлэхийг үтсэн ингээд. За тэгээд эндээс ингээд чи юун тийм зүйл хийж ийнэ ингээд Ребекагээс болоод тэг ингээд муу зүйл манай хүмүүс тохиолдох байсан шүү дээ гэд ингэсэн чинь Ребекагээс болоод би хүчгүй юмсан гэж бодсон гэд. За тэгэхээр эндээс бас л нөгөө нэг хүний одоо тэг бурханы хамлалт биелээд гэрээ дамжаад амлалт ингээд байгаа ч гэсэн хүн ямар сул дорой вэ гэдгийг те бурханд найдахгүй те нөхцөл байдалтай талаас айж байгаа ийм зүйлийг бид нар харж болно тийм эндээс тэгтээ бидний айгу гайхалтай зүйл харж авах ёстой зүйл маань юу гэхээр бурхан хар үндэсний хүнээрч дамжуулаад өөрийнхөө хүнийг тэг хамгаалдаг өөрийнхөө хүнийг ажилуулдаг гэдгийг харж байна. Би нэг урд нь танарт нэг ярьжсэн дээ нөгөө би амралтынхаа 3 сарыг нөгөө 1 сарын Дубайд амарчаа 2 дахь сард Кувейтэд амраа 3 дахь сарын Дубайд амарсан байхгүй. Тэгээд нөгөө нэг сарын визтэй байдаг учраас тэндээс нөгөө нэг ингээд Дубайд 1 сар амарчаад Кувейт гарчаад Кувейтээс буцаад ирэхдээ Дубайд амрах гээд ингээд Дубайд ирээд тэгээд нөгөө нэг онгоцны будал дээрээс юу авдаг байхгүй юу? Онгоцны будал дээрээс виза авдаг. Тэгэд би яг нөгөө онгоцны будал дээр ирээд тэр нөгөө нэг агентлагууд байдаг шүү дээ. Тийм нөгөө аялын тийм виз мэз өгдөг газар дандаа гадаад хүмүүс суудаг байхгүй. Тэднэр дээр очиад виза авах гэсэн чинь өгдөггүй тэгээд би гарч ирээд ингээд яг зогсож байсан байхгүй заалны голд бүр ингээд аюу том заалны гол. За хаашаа явах вэ? Хаанаас өөр агентлаг хаана гол. За нөгөө нэг яг ийм нэг газрын зургийн информашн хаана идэх юм бол гэсэн харж байсан чинь аюу л хүмүүс ингээд миний орчин тойрог ингээд сүлжилдэжсэн чинь нэг хөндөөр том аюу том юм тарган юм цагаан хувцастай араб хүн гэл бүр яг намайг чиглээ шууд хүрээд ирсэн байхгүй. Шууд ирээл тэгээд би зөв миний хажуугаар өнгөрлөгөө бодчихсон чинь шууд над дээрсэн чамд ямар нэгэн тусламж хэрэгтэй байгаа юу? Тэгсэн чи би бүр ингээ гайхаад тэгсэн. Тэг надад тусламж хэрэгтэй би ингээд виз авах гэсэн чинь ингээд виз авч чадахгүй ингээд ханаас авах мэдхгүй ингээд тэндээс авах гэдсэн. Гэхдээ би очисон чинь тэндээс хөхгүй гэсэн ингээд би тэгсэн байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө нааш дагуулад ирэн готлаа. Яг миний очисон хүн дээр очиод очин готлаа. Энэ хүний визийн нөгөөдх.
Гэ нам урдан суулгасан. За паспорт өгч юу хогч мэйлэ бичээд өг гэд. Тэг би ингээ паспорт өгөөд мэйлэ бичээд өгсөн чинь визийнхаа мөнгө өгч гэд. Визний мөнгө өгсөн чинь тэр хүн шууд нөгөө VIP румынхаа юг өг. Ийм одоо юу гэдэг купон бичгээ юу гэдэг нэг купон юу гэвэл өг гэд. Нөгөөс чи авангалаа надад өгөхөд тэнд VIP рум байгаа. Тэнд очиод цаймаа аваад юм идээ сууч. Тэгээ мэйлээ шалгаараа тэр дотор Wi-Fi байгаа. Wi-Fi-гаар ягаад мэйлээ шалгаараа. Тэгэхээр энэ хүн виз чинь бэлэн болгон готлаа мэйл бичнэ. Тэгээ мэйлээ хараад ирээд паспорт аваад яваараа. Вау. Тэгэл явдагц. Бүрнэ ямар гоёсэн гэж. Тэгээ юу нөгөө VIP рум өмд орох юугүй чинь миний нөгөө одоо юу гэдэг амсны юуны судлын юу ал тийм VIP румын юу байгаагүй миний юу бол тийм биш байгаа шүү дээ. Тэгээ би тэнд нь ороод юу л Wi-Fi хийчээ. Өстө нөгөө Арабын VIP рум чинь үнэн тансаг байгаа юм чи тэ. Тэгээ яж хата ямар гайхалтай бүр ингээд нулимс ингээд ягаад таам чи бурхан минь та ямар гайхалтай юм гээ та ингээд миний төлөө ингээд гинт тэр хүнийг айгүй сонирхолтой байхгүй тэр хүнийг тэ бурхан ингээд яаж хөдөлгсөн юм бол тэ шууд л ингээд тэр хүнийг өөрөө ирэхгүй шууд намайг харууллаа тэ очиод тусал гэж явуулсан тэ тэнгууд л зүгээр л ирсэн ингээд бүр яг намайг чиглэсэн зоригтой шүү тэнгууд чамд ямар нэгэн тусламж хэрэгтэй юу гэл ингээд үргэлж айгүй тийм гоё юм болчихсон. Тэгэхээр бурхан бас ингээд бидний төлөө хүмүүсийг тэ хөдөлгөн харь үндэсний хүмүүсийг өөр шашны хүмүүсийг ч гэсэн хөдөлгөнөө энэ аюул чухал шүү. Тэгээ бурхан өөрийнхөө хүмүүсийн төлөө үнэхээр хүмүүсийг хөдөлгдөг нь гайхалтай тий. За юм байна. За та юу ойлгов, юг мэдрв, юг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Бас гоё гац. Тэгэхээр Исаакийг харж ханддаг бурхан гэсэн гарчтай бид нар үнсэн шүү дээ. Тэгэхээр бурхан бас юу таныг харж ханддаг бурхан, намайг харж ханддаг бурхан шүү. Бурхан өөрийн хүнээ харийн хүнээр хамгаалуулдаг. Энэ бол үнэхээр гайхалтай тий. За тэгээд амьдралдаа гаргасан өчүүхэн амжилт алдаандаа уйлж инэх шаардлагагүй. Мөнхийн ерөөлийн үндэс болсон бурханд найдаараа. За эндээс нөгөө бидний бас аюул сан сурах ёстой нэг зүйл маань юу вэ гэвэл ер нь нөгөө нэг ололт амжилт ямар нэгэн тийм зүйлээс ер нь нэг сэтгэл хөдлөлөө байрч сурдаг сэтгэл хөдлөлөөр итгэлтэй ханддаггүй байд сурах нь аюул чухал гэдэг. Ямар нэгэн зүйл тий сайн зүйл болсон ч юу ч болсон бүх зүйлийн цаана тэг бурхан яг ажиллаж байгаа бурхан ажиллана гэсэн итгэлтэй байх энэ аюул чухал гэдэг шүү мэн. Тэгжээж нөгөө бидний итгэл аюул гоё ингэж шигшигддэг зүв болдог. Тэгэхээс ингээл заримдаа нөгөө нэг итгэл хөдлөл нь дээшээ даашаа болоод баяртай халелуя гэл нэг юм тавуулаад нэг юмар авиг тэр вау халелуя гэл тэгжээс нь л гинтхэн нэг юм болохаа байгаа л нэг өвчин зовлон ч юм асуудал ирэн готлоос бурхан аа гэл ингээл тэгэл бурхны хүмүүсийг ч гэсэн те шүүгээл ингээд байхгүйгээр бид нэр яг итгэл дээр бидний сэтгэл хөдлөл яг жигт байх хэрэгтэй. Энэ аягүй чухал. Энэ бидний итгэлийн амьдрал аягүй чухал гэдэг. Энийг бүр ингээд одоо жишээлбэл нөгөө туурайг судлаад одоо айгүйх сурж байгаа зүйл маань энэ баггүй. Сэтгэл хөдлөлөө одоо туурайг бид нэр ингээд судлаад бид цуглаантаа заашаа штэ те туурайг ингээд яхад судлахад тэндээс ингээд сэтгэл хөдлөлөө одоо тэг зөв зохицуулж чаддаг, барьж чаддаг. Тэг сэтгэл хөдлөөс олоод гинтхэн уурлал, гинтхэн үзэн ядал, гинтхэн гомдол, гинтхэн баярлал, гинтхэн магтаал, нэг хүний гинтхэн одоо юу тэнгэр тулч магтаал, нэг хүний газар тортол муулаал ингээд сэтгэл хөдлөн савлсан ийм байх юм бол итгэл бас яг тийм байд. Итгэл дээр аягүй савлаад тэг тийм хүмүүс яг үннийг хэлэхэд ерөөл аягүй хэцүү байдаг. Бидний хувьд тийм учраас ягаад гэ та нар ингээ анзаараараа яагаад зарим хүмүүс айгүй олон жил цуглаанд явсан ирнэ амьдрал нь яг хэвээр байгаад идэм болоо. Тэгээ тийм хүмүүсийг харахаар яадаг дандаа л ингээл нэг гомдолсон, хүүгүүлсэн, тэгээ талрахгүй ийм зүйлүүд байгаад байдаг. Гэтэл ямар ч үедээ хэцүү зүйл өвчин тохиолдсон ч гэсэн баярлаа эцээ. Өвдөж байгаа би амрах хэрэгтэй юм бит. Илүү том өвчин тусгаас хамгаалж байгаа юм байна та. Гэл ингээл яг ямар ч үед бүх итгэлээ бүх тэр асуудлуудыг бурхан дээр тавьж чаддаг юм бол шал өөрөдөг тий. За юм ба. За. Айснасаа болоод Исаак шиг тий эхнэрээ бүр алдаад хүмүүсийг бүдрүүлэх хэмжээний болох гэжсэн биз дээ тий. Тэгээ энэ зүйл бидний амьдрал бүд гарч ирээсэ гэдэг залбираа. За хамтдаа үргэлжлүүлээ. Та юу ойлгов, юу мэдрв, юу амьдралдаа хэрэгжүүлэх вэ? За өнөөдөр бид нар Хятадын төлөөх залбирал бид нар Хятадын төлөө өнөөдөр жилийн 16 19-ний өдөр хүртэл байгаа хаа. Хятадын төлөө залбирын зүүн Хятад. За анхой пужан жансу жанши шандун
Жэжэнд нэг хотын захиргаа Шанхай энд 400 сая гаруй хүн амьдардаг 10 гаруй хувь нь Христэд итгэгчид 100 хэдтийн Христэд итгэгчдийн өсөлт хэдэн 10 жилийн турш гайхалтай байсан. Жансигаас бусад бүх мужид чуулганы асар их өсөлт ажиглагдаж байсан бөгөөд тэнд ч гэсэн зарим мужид чуулган өсөн нэмэгдэж байна. TSPM католик шашинтнууд ялангуяа гэр чуулган цэцгэлэн хөгжиж байна. Пужаан бол протестант хэлхийлтийн эцэстээ сайн мэдээг хүлээн авсан анхны мужуудын нэг байв. Хятадын хамгийн том гэр чуулганы сүлжээ анхуд ихэлсэн бөгөөд хүчтэй хавчлагад өрцөн чуулган өсөн нэмэгдэж байна. Жэжэ мужийн 20% нь Христэд итгэгчид бөгөөд энэ нь бусад мужуудаас хамгийн өндөр үзүүлэлт юм аа. Энд Европын аль журнаас илүү олон дахин төрсэн итгэгчид амьдардаг байх магадлалтай. Нанжин Жансү мужид бол Хятад дахь Христэд итгэгчдийн гол хот юм. TSPM үндэсний семинар Библийн сургууль гэсэн үгтэй болон Amity Press Библийн хамгийн том хэвлэгч байгууллага хоёулаа энд байдаг. Эдгээр бүс нутгийн ялангуяа Жэжэ мужийн Христэд итгэгчид хэдийн бусад хэсэгт сайн мэдээг түгээхээр ажилладаг. За би Шандунд очиж байсан санагдаад байна. За Шанхайд очиж байсан. Нанжинд очиж байсан. Манай цуглаанд нэрээ нэг Өвөр Монгол юу Эрдэмтэн манай цуглаанд Солонгост ирээд айгүй өөрх манай цуглаанд хайсаар байгаад ирээд тэгээд эхнэртэй охинтойгоо иржсэн. Тэгээд сүүлд би яг нөгөө Хятад явжсэн чинь та Хятадд явж байгаа юм шиг хүрээ дээр ичиг Нанжингийн их сургуульд ажиллаж байсан. Айгүй мундаг доктор болсон. Тэгээд Нанжингийн их сургуульд очиод бид нэг өдөр хамт би энэ цуглааных нэг эмэгтэйтэй явсан. Бид гурав нэг өдөр хамтдаа айгүй гоё цаг гаргаад тэгээд бүр ингээд миний сэтгэл айгүй өвцөн зүйлнээсэнх бид нар нэг бүр ингээд өөрөө нэг ихтгэлээр айгүй ганцаардсан. Ингээд бүх зүйл нууц тэгээд нөгөө ялангуяа одоо багш тийм их сургуулийн багш энэ төр болоод бас айгүй хориотой. Тэгээд нөгөө ихтгэлээ нууцалдаг. Гэртэл ингээд мөргөл Библийг уншдаг. Тэгээд айгүй ингээд ихтгэлээ хуваалцахыг хүсдэг гэсэн тийм хүн байхгүй. Маш их ганцаардсан. Тэгэл би сте нэрэ Монгол талтаг цэглаанаа санаад гэл айгүй өрхөн. Тэгээд бид нар нэг паркт очсон байхгүй. Тэгээд паркт очиод паркаар салхилаад ингээд одоо цэцэрлэгт хүрээлэн бид нарт үзүүлээд тэгээд тэр цэцэрлэгт хүрээлэндээ айгүй өрхөн бүр ингээд хүүхчиг алиалаад бүрс ингээд гурлаа тэр цэцэрлэг дотроос савж унтлаа гинэсэн байхгүй бүр хэлгээ өчлөг нэ. Тэгээд ингээд та нар боддог их сургууль Нанжингийн их сургууль гэсэн ямар том сургуулийн тэр сургуулийн айгүй том одоо профессор байгаа шүү дээ. Тэгээд залуу хүн байхгүй. Тэгээд тэгсэн чинь хөөх ингээд яста бүр ингээд хүүхчиг хөөрөө баярлаад ингээд нэг өөр амьдрал тохиолдсон явдлуудаа яриад тэгээд бүр ингээд савж унтлаа инегээд тэгээд бүр ингээд гиснэ ингээд яг салхтаа ингээ бүр ингээ салмааргүй ингээ нэг ээжтэй хүүхэд харагддаг штэ. Тийм байсан чинь бүр амар сэтгэл өвдсөн байхгүй яана гэж бодвол хэвээр. Яана гэл ингээл тэгсэн чинь ингээл орхоо яваад өглөөсөө уучлаар ингээл явхаас өөр аргагүй шүү. Нөгөө байсангүй яг ингээ бүх билет ингээ авцсан байлаа. Тэгтээ нөгөө Бээжингээс яасан. Би Бээжингээс хүүхэд ороход яг явсан чинь бүр гуйсаар хагаад Бээжинд байгаа гэдгийг мэдэн готлаа. Шанхайд багтчих. Тянжинд ч юм мэдгүй за тэр Шанхайд байсан баха. Тэгжсэн чинь тань Нанжингаар дайраад ирчихээс гээд би бугааны билет чи би захиалчи би зочд бодлыг чинь захиалчи та хүрээ дээр хийж гээд тэгээд Нанжинд очижсэн байхгүй. Тэгээд сэтгэл аягүй өвдөжсэн ингээд нэг ганц бид нарт бол чуулган байшдаг гэл бараг чуулгандаа явахгүйгаа яриад хүмүүс янз бүр болоод тэгж хат чуулгангүй хүмүүс ямар өрдмөртэй ганцаардл дунд итгэлээс ихэнх хамгаалж итгэл дээрээ зогсох гэж ямар хэцүү байгааг харах айгүй хэцүү байсан. Тэгээ бүр ингээд нэг одоо юу тийм нэг өөр хүний хажуу тэгээ яг тэр үед өөрөө хэлсэн. Би өөр хинээж хажууд ингэж өнөөдрөх шиг ийм байдгүй шүү дээ. Үнэхээр гоё байлаа гэд нэг баг хүүхэд насанд эргээд очсон юм шиг те. Тэгж байгаа хгүй. Тэгэхээр олон хятад хүмүүсийн дунд олон ястангуудын дунд дээр нь профессор гэдэг нэг бас нэг одоо байр суурь гэж юм те. Тийм ба. Тийм. Тэгэхээр хятад тийм итгэж зөндөө байгаа шүү. Бид нар бол цуглаан дээр очиод чөлөөтэй яарж инээж бид нар чөлөөтэй байх бүрэн боломжтой тийм бурхан бидэнд тийм итгэлийг эрхчлөөг өгсөн. Бол тэр эрхчлөөг зүгээр баяртайгаар амсъя. Баяртайгаар идлээ тийм. Манай ментор пастор надад хэлдэг үг байдаг. Надад юу бах бид нарт хэлдэг үг байдаг байхгүй юу? Бурханаас өгсөн зүйлийг одоо
идэлж амсаж амьдраа гэж ингэж үгийг айгүй хэлдэг байхгүй юу. Бурхны өгсөн зүйлийг бүр ингэж айгүй гоё мам гот одоо бүр зүрх сэтгэлээрээ ингэж гоё идэлж бурхны өгж байгаа одоо тэр амар тайвныг бурхны өгж байгаа баяр хөөрэй тэг бүр гоё ингэ сэтгэлээс амар тайвныг мэдэрч амсаж идэлж амьдрах гэсэн үг гэдэг. Тэгэхээр бид нарт тэр бүрэн боломж байгаа тийм. За юм байна. За бүгдээрээ хамтдаа залбирая. Эзэн минь танд баярлалаа. Та үнэхээр гайхалтай бурхан. Та бидэнд өөрийн үгээ өгдөг, та хууль дүрм заавар журмаа өгдөг. Тэгээ бид нар өдөр бүр жижиг гэлтгүй зүйлүүдийг танаас асууж, тэгээд таны үгийг дуулууртаа сонсож, даган биелүүлэхэд эзэн бидний өдөр дараа танд үнэхээр талархаж байна. Таны үг бол бидний амьдралд ах гэрэл биднийг чиглүүлдэг. Тэгээ таны үгийн дагуу бид өдөр бүр өснө нэмэгдэж бид ямар нэгэн зүйл сэтгэл хөдлөл өөрийнхөө би гэдгээр хамтхан шарын бид нар бурханд найдах найдвар эзэнд итгэх итгэл дотроо бид ямар нэгэн тийм сэтгэл хөдлөлийн савлгаагүйгээр итгэлээр алхаж итгэлээр харж итгэлээр дүгнэж итгэлийн хэмжүүр тавьж амьдрч сурахад бидний өдөр дараа. Тэгээ бид яг одоо зүүн хятадын төлөө залбирч байна. Анхо Фужан Жансу Жанши Шандун Жэжан Шанхаотын төлөө залбирч байна. Энд байгаа 400 сая гаруй хүн буюу бас тэнд байгаа 40 сая хүн Христ итгэгчдийн төлөө залбирч байна. Эзэн тэдний чуулганыг улам илүү өсгөж өгөөрэй. Тэд бас Хятадын бусад газруудаа сайн мэдээг түгэх тэр ажилд нь эзэн та үнэхээр ёроолыг дүүрэн болгож өгөөрэй. Бид Иесус Христийн нэрээр зүүн хятадыг ерөөж тэнд байгаа Библийн сургуулийг Amity Press хэвлэлийн газрыг танд өргөж байна. Тэгээд тэнд байгаа сайн мэдээний төлөө үйлчилдэг бүхий л ялангуяа жижигмужийн Христ итгэгчдийн төлөө залбирч байна. Тэгэд эзэн зүүн хятад улам илүү эзний гэрлээр өөрчлөгдөн ерөөгдөх болтугай. Бид Иесус Христийн нэрээр бид хятадыг ерөөж байна. Бид Иесус Христийн нэрээр бид Израилийг ерөөж байна. Израиль дээр бурхны амар амгалан байх болтугай. Бид Иесус Христийн нэрээр бид Хойд Солонгосыг, бид Афганистаныг, бид Монгол улсыг өргөж чинь чимээгүй цагийн группийнхаа бүхий л ах эгч дүүсээ танд өргөж яна эзэн та өдөр тань та ерөөж өгөөрэй. Аваа би яг одоо оюунагчаа танд өргөж байна. Оюунагч маань эрүүл мэндийг та сахин хамгаалаарай. Оюунагч маань хүүхдүүд эзэн танд итгэж эзэн танд үйлчлэх болтугай. Эзэн хонгороо болон түүний хоёр охин түүний нөхөр эзний хүмүүс болж эзнэр улам илүү хэрэгтэх болтугай. Эзэн минь сэлэнгээ хичээгээ танд өргөж जैन сэлэнгээ хичээ маань хөлийг нурууг та хамгаалаарай эзэн. Тэгээд бас сэлэнгээ хичээ маань тандан залбирдаг залбирлуудыг та сонсож хариулж өгөөрэй эзэн. Та өдөртөө ерөөж өгөөрэй. Итгэл нь улам илүү баяр хөөртэй байх болтугай. Эзэн минь оюунаа чулууныга танд өргөж जैन оюунаг маань хийж байгаа үйлчлэлийг бизнесийг та хэрөөж өгөөрэй. Тэгээд хэрэгсчин эмгтэй бизнесийнхаа хувьд улам илүү ихээр нөлөөлж бас олон хүмүүсийг барьж байгуулж босгоход та хамтаараа аваа ганчаа пастрага танд өргөж जैन түүний чуулган дээр үнэхээр таны өдөртөм сэргэлт байх болтугай. Гэр бүлийн та ерөөгөр үнэхээр бурхан танд хандан залбирч байгаа удаан хугацаанд залбирсан тэр залбиралд та хариулж өгөөрэй. Аваа одко огига танд өргөж जैन. Тэгээ та хамт ээж та итгэлийн улам илүү баяр хөөр амар тайван дотор үдэрдэж өгөөрэй. Гэр бүлийн үр хүүхдийн өрөөж өгөөрэй эзэн. Тэгээ түүний үйлчлэлийг өрөөгөр эзэн цэцэг магч байгаа танд өргөж байна. Цэцэг магч маань залбирал та хариулаарай. Цэцэг магчийн маань 3 хүүхд Христ итгэж хүмүүстэй гэрлээ. Цэцэг магч маань эмээ болж үнэхээр ач зээнрээ харсан эмээ болоход эзэн та түүнийг өрөөж өгөөрэй. Аваад цэцэг даригчийг танд өргөж байна. Эзэн минь цэцэг даригчийн маань зүрх сэтгэлийг та амар тайвнаар та өрөөгөрэй. Цэцэг магч маань залбиралд хариулаарай. Тэцээ хүүхдүүдтэйгээ уулзах болтугай. Цэцэг магчид маань та амар тайван нойрыг өгөөрэй. Гүн нойрыг өгөөд сайн унтаж амрахад цэцэг магчтай маань цэцэг даригчтай маань хамтаагаараа. Тэгээд гिचийн маань залбирч байгаа залбирлуудад та хариулаарай. Аваа юунага танд өргөж जैन. Юунагийн маань үйлчлэл, гэр бүл, ажил ус бүх зүйл урхан таны дотор хөгжин цэцэглэх болтугай. Эзэн минь танд алтан цэцгийг өргөж जैन. Алтан цэцгийн маань гэр бүл өрөөгдөх болтугай. Тэгээ бас олон жил үйлчилж байгаа үйлчлүүд түүний орчуулгын үйлчлэл үйлчилж байгаа үйлчлүүдээр нь бурхны ариун сүнсний туслахад өөрөн байх болтугай. Гэр бүлийн өрөөгөрөө түүний нөхрийг үгийн хүүхдүүдийн өрөөж өгөөрэй. Тэгэд эзэн энэ өдөр үнэхээр таны дотор бид баяр хөөртэйгээр таны дуу хоолойг сонссон таныг улам илүү мэдэрсэн өдөр байх болтугай. Тэгэд эзэн таны үг бидний амьдралд улам илүү тодоор бидэнд илчлэгдэн харагдах болтугай. Тэгээд бидний үйлчлэлдээ бидний явдаг бүхий л чуулганууд дээр
сэргэлт ирэх болтугай, шинжилт ирэх болтугай эзэн та хамтаагаараа. Тэгээд өнөөдөр бид нар Авраам болон Исаак гэх бурхан ерөөсөн тайлхан үнэхээр бидний үр удмыг эзэн та ерөөх болтугай. Тэгээд энэ өдөр бидний хийхээр төлөвлөж байгаа ажил донд бурхан та хамтаагаараа Есүсийн нэрээр талархаж байна. Амен, амен, амен. За, тунхаглах ишлэл. Эзний уулууд хэн авирч болох вэ? Ариун газарт нь хэн зогсож болох вэ? Цэвэр гартаа ариун зүрхтэй хуурмах хосон сэтгэлээ өргөөгүй, худал тангараг тавиагүй буюу тэрээр эзнээс ёроолыг авралынхаа бурхнаас зөвхт байдлыг хүртэх болно. Дуулал 24-ийн 3-аас 5. За, цээжлэх ишлэл бүхий л зүрхээрээ эзэнт итэг, өөрийнхөө ойлголтод бүү түшгэл алхан бүрдэ түүнийг таньж мэд амьдралын замыг чинь тэр шулан болгоно. Сургаалт үгс 3:5-аас 6. Амен. За бид нэр ер нь нөгөө нэг одоо ингээд амьдралынхаа югнуудыг харж байгаа тийм үү? Ингээ харахад өнөөдөр ч гэсэн тэг бид нар өөрийнхөө ойлголтод түшиглэх явдлууд маш их байх. Өөрийнхөө тийм ялангуяа бид нэр улс төр ч юм уу энэ Монгол улсад дэлхий дээр болж байгаа зүйлдээ өөрийнхөө ойлголтод түшгэлэх гэдэг. Тэгвэл бид нар хамгийн чухал юм Бурхны ойлголт, Бурхны хэмжүүр маш чухал байгаа. За юм байна. За эзний нэрээр гэрөөж эзэн ивэх болтугай. Бидний эзэн хэр гайхалтай эзэн ш. Энэ өдөр онцгой өдөр байх болно. Эзний онцгой өдрийг амсаж мэтрээрээ. За надад энэ хятадын нөгөө нэг янз бүрийн ястангуудын зургууд аюу сонирхолтой санагдаад байгаа. Юннан мужид очиход ийм байт юм билээ. Юннан бид нар зах дээр очиход өстой нэг янз янзын үндэсний хүмүүс өстой сонин янз янзын хувцастай тийм байт юм билээ. Юннан ч би сайхан ярьсан те нөгөө дэлхийн одоо сайн мэдээ хүрээгүй байгаа хамгийн олон ястан гэлтэнгүүд оршдог газар бол одоо сайн мэдээ түгэх гэсэн газар бол хятадын Юннан мужи. За юм байна. Эзэвэг өдөр бүгэ төнглөг эрг бүгэ талархалтай байгаарай. Баяртай эзэвэг. Манайхан цаа өчигдөр хин откоги цэцэг магчин тэр өчигдрийн юунаас сонсноо те 5 сарын хэдэн билээ биш 5 сарын хэдэн билээ манайха би өчигдөр үг хэлгээдсэн нөгөө нэг эндээс эмч очиад нуруу өвдөгний юу яах юм шүү цэцэг дэрэг сонссон те үнгүү эмчилгээ байгаа шүү үзүүлээрээ за үзүүлээд эмчилгээ аваарай. Яг тэр өдөр нь би энэ групп дээр хаана болохын бүр тодорхой байгаад яг эндээс нөгөө манай итгэгч явна тэгтэн би биччихээ за өчигдөр Сэлэнгээгч календар дээрээс энэ тэмдэгсэн баг. За юм байна. За баяртай зэвээ баяртай. Өнөөдөр нь хэр гоё өдөр байна.